хүн төрлөختөн хувь хүнч бай, сум байгч бай, улс оронч бай, төв дэлхийч бай. Бие биенээсээ зээл авч хөлж дэвждэг юм аа. Зээлгүйгээр хинч босхгүй. Гартаан багажгүй хүн босч ирдэг юм аа. Тэр гартах багажийг чинь засгийн газар, аль засгийн газар нь ч бай бидэнд өглөө 50 сая хүртэл зээл аваад 9 өрөх ингээд амьдраа гэж. Тэгэхээр энэнийг бидэнд одоо хүчээр тулгасан юм байхгүй. Тэр дүрм журман дээр юм байна шүү дээ. Сайн дураараа нэгднэ гэж байгаа. Орох нь орно, орохгүй нь орохгүй гэж. Тийм учраас энийг ингээд дэндүү мушхан говьлж болохгүй. Зүгээр миний бодоход байна шүү дээ. Монгол их орон гэж байгаа болохоос биш. Ардын намын Монгол улс, ардчилсан намын Монгол улс, хүн намын Монгол улс гэдэг юм уу ямар ч үлээ би тогтоож чадахгүй. Тэр олон намын Монгол улс гэж байхгүй. Нэг л Монгол их орон гэж байгаа учраас нэг зорилго, нэг бодлоор амьдрье.